9. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ шинээр үе талгаа нээлээ. Манай барьцаалан зээлдүүлэх газар нь автомашин, үн тэтлэл, гар утас, ноутбук, LED телевизор болон 9911, 99-ТГС 8811 зэрэг утасны дугааруудыг барьцаалан түргэн шуурхай найдвартай зээлийг олгож байна. Манай барьцаалан зээлдүүлэх газар нь шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ нээлтийн урамшуул болгон үнийн дүнгээс хамаарч зээлийн хүүгээ 1-2% бууруулж байна. Бид танд 5 тухтай орчин найрсаг үйлчилгээг санал болгож байна. Түргэн шуурхай үйлчилгээ найдвартай хадгалалт. Эрхэм үзэгч та бүхний орой амгалан айлтгая. Мэжид телевизийн мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Хүлээн авч үзнэ үү? Мэдээллийн хөтөлбөрийн ивент итгэгч 9 барьцаат зээлийн газар. Эхний мэдээ танилцуулъя. Энэ жилээс эхлэн өндөр насны тэтгэврийн нас нэмэх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Тэтгэврт гарах насыг жил тутамд 6 сараар нэмэгдүүлэх бөгөөд тухайлбал энэ онд тэтгэврт гарах иргэд 60 нас 6 сартай дан тэтгэврт гарах юм а. Өндөр насны тэтгэврийн нас нэмэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2018 онд тэтгэвэр тогтоолгох нас эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар, за 2019 онд эрэгтэй 61 наснда, эмэгтэй 56 наснда гэх зэргээр жил тутамд тэтгэвэр тогтоолгох нас 6 сараар нэмэгдэж 2027 онд эрэгтэй 65 наснда, эмэгтэй 60 наснда, за олон хүүхэд төрүүлжсгсэн одонтой ээжүүд 60 наснда тэтгэврт гарах зохицуулт бүхий хууль хэрэгжиж эхэллээ. За түүнчлэн өндөр насны тэтгэврийг өөрийн дээр 60 наснда тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төссөн байвал зохихдоо хугацааг 2034 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэхээр болсон юм а. За мөн малчин хуваарай хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх тухай хуулийг 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс үйлчилж эхлэхээр зохицуулалт хийсэн байна. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор саяхан 2018 оны 1 сарын 19-ний өдөр нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал гарсан энэ малчны тэтгэврийн насыг 5 жил наашлуулсантай холбоотойгоор дагаж мөрдөх зааврыг баталсан байгаа. Энэ зааврыг 2018 оны 1 сарын 1-ээс эхэлж дагаж мөрднө гэдээ ингээд зааж өгсөн байгаа. Энэ харилцааг бид бүхэн одоо өнөөдөр ерөнхий газрынхаа удирдлагуудад дахиад хурал хийж хагаад нэг мөсөн дараагийнх нь удаад бүх телевиз радиогоор мэдээлж ингэж ажилланаа заавар журмын тухайд бол. За түүнчлэн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэгжлийг 1 жил 6 сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцох юм а. За харин төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь хүрчлэн авч 6 нас хүртэл хүүхдээ өсгсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сарыг нэмж тооцсноо. За мөн албан журмын болон сайн дураар даатгуулагч ихэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран жирэмсний болон амралтсны тэтгэмжийн 12 сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас 100% тооцож олгох зэрэг зохицуулалт хэрэгжиж эхэллээ. Мэдээллийн хөтөлбөрийн ивент итгэгч 9 барьцаат зээлийн газар. Өнгөрсөн оны сүүлчээр 40, 45, 50, 55, за мөн 60, 65 насны иргэдэд эрт илрүүлгийн оншилгоо шинжилгээ хийх ажил зохион байгуулагдсан. За Дорнот аймгийн тухайд энэхүү оншилгоо шинжилгээнд 3500 гаруй иргэд хамрагдах ёстой байснаас 1400 гаруй иргэд хамрагдсан байна. Иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт үнэлбэргүй хамруулах, алслагдсан орон нутагт явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэж засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. За энэ хүрээнд 40, 45, 50, 55, мөн 60, 65 насны иргэдэд эрт илрүүлгийн оншилгоо шинжилгээ хийх ажил өнгөрсөн оны 10 дугаар сарын 20-наас эхэлж 2 сар гаруй хугацаанд зохион байгуулагдсан. За эдгээр зорилттой насны иргэдэд 3 төрлийн багц шинжилгээнээс сонгож үн төлбөргүй шинжилгээнд хамрагдах боломжийг олгосон юм а. За Дорнот аймагт зорилттой насны 3541 иргэн бий гэсэн судалгаа гарч эдгээр хүмүүсийн 97.3% үн төлбөргүй оншилгоо шинжилгээнд хамрагдах эрхийн бичиг олгосон байна. За харин тэдний 32.9% нь буюу 1400 гаруй иргэд үзлэг онцлогоонд бүрэн хамрагджээ. Энэ бол ерөнхийдөө энэ үзлэг маань өөрөө нэгдүгээр бол оройтч бол томлогдсон байгаа. Тэрнтэй холбоотой гэж үзэж байгаа. Энэ 10 сарын ихээр бол эцсийн шийдвэр гараад 10 сарын 20-доор ерөнхийдөө үзлэг маань эхэлсэн. Яг нэгдүгээр бол цаг хугацааны бол тавьчуд байсантай холбоотой гэж үз. Иргэд маань бас өөрсдөө итгэхгүй байна.
юу шинжилгээнийхээ юу эрхийн бичгээ авчаад очихгүй байгаа хандлага байна. Хоёрдугаар, гуравдугаарт нь бол бүсгүйн онцлог амжилтны төвийн онцлогооны юутай юу онцлогынхаа хангамжаас жоохон нөлөөсөн гэж үзэж байгаа. Тасалдсан. Дээрээс нь нөгөө бүсгүйн онцлог амжилтны төв 1-3 дахь вакцины шинжилгээг Боно Вита лабораториудаар хамтарч ихэр гэрээ байгуулсан. Тэгээд дээшээ шинжилгээ нь хариу яваад хариу нөгөө 7-8 хоногийн дотор за наамдаж нь 3-4 хоногийн дараа идүүлэх. Ялангуяа хөдөөнөөс ирж байгаа иргэдийн хувьд бол хүлээгдэлтэй учраас бас энэтэй холбоотой хамрагдсан юмсан гэж үзэж байгаа. За эдгээр зорилтод насны иргэдэд онцлогоо шинжилгээ хийх 178.7 сая төгрөгийн санхүүжилт Дорнот аймагт хуваарлагдсан ирсэн байсан. За үүний 62.4 сая төгрөгийг зарцуулжээ. Мэдээллийн хөтөлбөр тодруулах болонгаар үргэлжлэх хүрч байна. За бид энэ удаа Дорнот аймгийн үйлдвэрчний хэвлэлийн холбооны дарга цагаантай ярилцахаар студид урьж ирүүлээд байна. Бидний урилгыг хүлээн авч студид төрөлцсөн танд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр хамгийн сүүлд одоо шинжийн компанид л одоо үйлдвэрчний хэвлэл байгуулагдсан байгаа. За үйлдвэрчний хэвлэлтэй болсноороо энэ уулуурхайн компаниуд ялангуяа одоо Хятадын 100% хөрөнгө оруулалттай шинжийн компанид ажиллаж байгаа Монгол ажилчдын эрх ашиг хөдөлмөрлөх нөхцөл бол тэр ирээрээ бас нэмэгдэж байна гэдгийг сая бид бас шинжийн компаниар ажиллахад ажилтны зүгээс хэлж байна л да. Тийм ээ 2017 он бол Монголын үйлдвэрчин түүхэн он байлаа. Та нар мэдэж байгаа Монгол улсад үйлдвэрчний хөдөлгөөн үүсгэсний 100 жил, үндэсний төв байгуулагдсны 90 жил, Монголын үйлдвэрчний ээлжид 22 дугаар их хурал маань хүрэлцсэн ийм сайхан түүхэн жил байлаа. Тэгэхээр түүхэн жилдээ бид нар бас нэлээдгүй ажил хийсний нэг нь 500-аад гишүүдтэй Монголын үйлдвэрчний ээлжид 22 дугаар их хуралд хамгийн отхон үйлдвэрчний хороогоор одоо шинжин компани үйлдвэрчний хороо байгуулагдаж бүртгэгдэж тэндээс манай Дорнот аймгаас бас их хурал төлөөлөгчөөр сонгогдсон оролцсон одоо хамгийн одоо отхон байгууллага болж Дорнот аймгийн үйлдвэрчний хорооны Дорнот аймгийн нутагт ажиллаж байгаа шинжин компани гэж бас хэлүүлж чадсан бид нар. Тэгэхээр энэ компанид ажиллаж байгаа 500-аад одоо ажилчдын Монгол ажилчдын эрх ашгийг хамгаалахар үйлдвэрчний хороо бол байгуулагдаад 9 сараас эхэлж хамтын гэрээгээ байгуулад сая 1 сарын 12-нд бол одоо хамтын гэрээгээ яг удирдлагатайгаар үзэглэлээ. Тэгэхээр хамтын гэрээнд өнөөдөр та нар бодож байгаа давуу ирэхээр яадаг вөхөр өнөөдөр нэмэгдэл цалин хөлс шөнийн нэмэгдэл тэр хортой хоргүй нөхцөлд ажиллаж байгаа тийм өнөөдөр хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн аюул байдал эрүүл ухаан хууль олон улсын гэрээ конвенц үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалахын тулд хамтын гэрээ гэдэг юм бол байгууллага дээр байгуулгаснараа л тэр одоо нийгмийн баталгаанд болж өгдөг. Тийм ч учраас өнөөдөр тэнд ажиллаж байгаа ажилчдын нийгмийн баталгаа сайжирч ажиллах одоо урам зориг нь нэмэгдэж ирдэг. Ийм ажлыг үйлдвэрчний байгууллага санаачилж хийдэг. Өнөөдөр 2017 онд аймгийн иргэдийн төлөө өргөцсөн хурлаас төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа залуучуудын одоо дэд хөтөлбөрүүдийг баталлаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр нийгмийн баталгаа гэдэг маань өнөөдөр юу гэхээр тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтны цалин хөлсийг дээрдүүлэх гэж хийдэг юм л хамтын гэрээ. Өнөөдөр хамтын гэрээгүй байгууллага бол дээрднэ гэж нийгмийн баталгаа одоо төрийнхч бай, хувийнхч бай гишүүдийн одоо нийгмийн баталгаа бол дээрддэггүй маа. За тэгэхээр энэн дээр бид нар бас 12-нд ажиллахдаа бол шинжин компани хажуутлын гэрээлэгч одоо тэр компани одоо туслан гүйцэтгэх Тунгай Майнс Монгол гэдэг компани дээр бас ажиллалаа. Энэ компани 2017 оны 9 сарын 23-нд ажил хэлэлцэх зарласан. Тэнд үнэхээр хүнд нөхцөлд одоо ажиллаж байгаа тэр залуучууд төвчхээ болоод ажил хэлэлцэх зарласан. Энэ үед нь аймгийн үйлдвэрчний холбоо багаар очиж ажилласан байгаа. Удирдамжийн дагуу тэгээд тэр хүмүүсийн цалин хөлс одоо тэр одоо тэслэгээ хийж байгаа компани өөрөө зөвшөөрлгүй компани байх жишээтэй ингээд маш олон хууль зөрчсөн байсныг бид тэргээр илрүүлж хэлж өгсөн. Одоо сая очиод харахад юу вэ нөхөр тэнд ажиллаж байгаа хүмүүсийн одоо аймгийн иргэдийн хурал засаг дарга захирамжаар батлагдсан одоо уулуурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бол өнөөдөр Монголд хэрэгжиж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин ингээд 480 байдаг шүү дээ. Тэгвэл аймгийн засаг дарга иргэдийн хурлаас бол одоо 550-аас доошгүй одоо хамгийн бага цалинтай хүнийг энэ гадаадын хөрөнгө оруулалтад уулуурхад ажиллаж байгаа Монгол ажилчдын цалин байна гэд гаргаад өгсөн тогтоол хэрэгжээгүй явж ирсэн. Гэтэл
би тэнд нэг өдөр ажиллаад маргааш нь иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга маань бас хүмүүстэй очсон байна. Энэ өнөөдөр юу гэхээр Монгол Улсын засгийн газрын 370 гэдэг тогтоол хэрэгжиж байгааг нэг хэлбэр. Нийгмийн түншлэлээр ажиллана гэдэг маань. Өнөөдөр бид аймгийн засаг даргаас гаргасан захирамжийн дагуу нийгмийн түншлийн 370-ыг хэрэгжүүлэхээр бүх байгууллагуудад хамтын гэрээ тэрэн дээр ажиллаж байгаа одоо үйлдвэрчний байгууллагыг дэмжиж мөн удирдлагын зөвлөлтөд оруулаач гэдэг ингээ саналыг тавиа явж байхад өнөөдөр аймгийн засаг дарга иргэдийн хурлаас бол тэр гадаадын хөрөнгө оруулалтад уулуурхад ажиллаж байгаа Монгол ажилтны цалинг бол одоо тогтоож өгснөөр энэ чи урд нь 10 онд анх бас тэг тогтоосноор Монгол 21 аймагт жишг болсон шүү дээ манай аймаг. Тэгвэл өнөөдөр 2 дахь ахаа тогтоож өглөө. Энэ жишгийг бид нар бариад ажиллана гэдэг бол бас л хаана бид нар хариуцлагатай ажиллаж байгааг нэг хэлбэр. Тэгэхээр бид тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ярианаас сонсож байхад бол одоо хятадын галтайгаа Монголын галтайгаа хоёр нэг мөртлөө хятад ажилчдын хоол цайны дараа бид цаа ундаа уудаг тийм ээ. Тэгээд заримдаа өглөө хүйтэн одоо буслаагүй суугаад гарч байгаа жишээтэй ярьжсэн шүү. Тэгэхээр одоо бид нар ер нь тэн дээр бол хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх шаардлага байна гэж харж байгаа. Энийг мэргэжлийн хяналтын ерөнхий газарт бид нар уламжлална. Яагаад гэвэл бид нар одоо Монголын үйлдвэрчний хөдөлмөр сэнгийн багтаа очиж ажилласан. Өнөөдрийн дугаар дээр гарчаад байна. Тэгэхээр тэнд ажлын эрхлэл байгаа боловч бүр сайжирсан юм бол бас байхгүй байгаа. Шиншин компани бол өнөөдөр өөрөө хамтын гэрээгээ байгуулад 10 бүлэг 83 зүйлтэй хамтын гэрээгээ үзэглэсэн. Энэ нь өнгөрсөн 9 сараас зарим нэгэн заалт хэрэгжээд явсан. Одоо бол баталгаатай хэрэгжих ийм заалтуудаа бол бас бариад явж байна. Тэгэхээр энэн дээр бид юу гэхээр ер нь хамтын ажиллагаа хаана хүлээн зөвшөөрч чадвал тэнд байгаа хүмүүсийн ажиллах нөхцөл бас сайжирдаг нэг илэрлэлтэй. Тэгэхээр сая тэр уучлаарай үйлдвэрчний хэвлэл төрийн байгууллага хоёрын хамтын ажиллагаа маш чухал юм шиг харагдаж байна л да. Яагаад тэгэхээр нэг талаасаа төрийн байгууллага бодлого шийдвэр гаргадаг. Гэвч одоо тэрний хэрэгжилтэн дээр нь хяналт тавьдаг юм уу? Энэ дээр бол бас үйлдвэрчний хэвлэл нэлээд бас өргөө оролцоотой оролцсны үндсэн дээрээс сая бол одоо уулуурхайн компанид ажиллаж байгаа ялангуяа шиншин компанид ажиллаж байгаа ажилчдын цалингийн болол хэмжээг 550 мянгад хүргэсэн гэж бол харж байна л да. Тэглүү яг уу ер нь Монгол Улсын үндсэн хуулиас эхлээд олон улсын гэрээ конвенцаас эхлээд яг одоо Монгол улсад хэрэгж байгаа одоо хөдөлмөр хийж байгаа бүх хүн хөдөлмөрийн тухай хуулиар л ажилд ордог. Үндслэгүй халагдахаас эхлээд маш олон асуудлууд байдаг. Төрийн явуулж байгаа бодлого шийдвэр зарим шийдвэр буруу байдаг. Жишээлх юм бол та нар мэдж байгаа өнөөдөр хүн амын орлогын татвар яаж нэмэгдчих вэ? Цалин хөөс нэмэгдээгүй байхад энийг чинь одоо Монголын засгийн газартай Монголын үйлдвэрчин ажил олгогч эзэдийн холбоогод хамтарсан хэлэлцээрээр одоо бүх юмыг ингэ шийдвэрлэх гэхэд ингээд гарцаа нь болоод явж байна. Аймагт засаг даргатай хийсэн хэлэлцээртэй бид нар тэр хэлэлцээрийнхээ дагуу энэ ажлуудыг бас хийгээ явж байна. Энэ бол өөрөө нийгмийн түншлэлийг хөгжүүлэх 370 гээд 2013 онд гарсан засгийн газрын 370 дугаар тогтоол хэрэгжиж байгаагийн нэг хэлбэр. Энийг хэрэгжүүлэхээр аймгийн засаг даргын 2014 оны 130 их захирамж гарсан байгаа. Өнөөдөр суманд ажиллаж байгаа сумдын засаг дарга нар багт ажиллаж байгаа одоо хаана ажиллаж байна тухайн аж ахуйн нэгж байгууллагын захирал одоо эрхлэгч нар тэр бүх зүйл одоо өнөөдөр Монгол Улсын одоо хэрэгжиж байгаа хуулийг хэрэгжүүлээл гэвэл хамтын ажиллагаа байх хэрэгтэй. Тэгэхээр энэн дээр бид нар бол хяналт тавьж хамтарч ажиллаж байгаа. Жишээлх юм бол хамтын гэрээ гэдэг энэ юмыг бол бүх хууль жишээлх нь боловсролын салбар гэхэд боловсролын хуулинд байж хагаад цааш нь одоо боловсролын хуулийг боловсронгуй болгох шаардлага байна гэд хэлсний дагуу одоо хэлцээр 7 дахин орсны дагуу одоо энэ том чуулганууд хийгдэж байна. Одоо зөв бүсийн чуулган удахгүй хийгдэх гэж байна манай аймагт. Тэгэхээр энэ бүгд бол өөрөө юу гэхээр хамтын хэлэлцээр гэдэг юмар дэлхийн жишг байна энэ өөрөө. Тэгэхээр одоо энийг хэрэгжүүлж чадаж нийгмийн түншлэлээр ажиллаж чадах юм бол бидэнд бас гарц байна гэдэг нь харагдаж байгааг нэг хэлбэр л дээ. Тэгэхээр шиншин компани дээр за ялангуяа шиншин компани туслан өсөх Тунган Майнц компани ажилчдын тухайд одоо бол цалин хөлс нийгмийн баталгааны хувьд харьцангуй бол дээрдэж байна. Харин хөдөлмөрлөх нөхцөл бол бас нэлээд хүнд байна гэдэг асуудлыг ярьжсэн л да. Тэглгүй яг хөө тэднийх 70 дуурхаа бүр тэслэгээ хийдэг. Тэгээд Тунган Майнц өөрөө тэслэгээ хийх эрэхгүй компани байсан ш бид нарыг анх очиход. Тэгээ одоо нэг компани оруулсан байна лээ. Тэгвэл тэр одоо өрмөн дээр ажиллаж байгаа хүнийг 3 хүн бариад нэг нь өрмөө бариад нэг нь одоо өрөмтөх гээд нэг нь өнө хөлөөрө тулдаг юм гээд 3 хүн ажил хийдэг юмыг 2 булгаа хийсэн цалин нэмэх гээд. Тэгтэл 2 байна гэдэг чинь тэр
одоо хийж байгаа юм дээр бол осол гарнаа да. Тэгэхээр өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн хуулийг өнөөдөр яриад байгаа хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн үйлдвэрлэлийн ослгүй бай бүгдээрээ хуулийг хэрэгжүүлэе гэж засгийн газарт өнөөдөр ерөнхий сайдаас үүрэг аваад засаг дарга ирж байгаа. Тэгвэл бид өнөөдөр засаг даргатай хийсэн хэлцээртэй энэ хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн хууль гээд бүр бүхэл бүтэн хуулийг оруулчихсан энэ залтаараа бид нар байгууллагууд дээр одоо хөдөлмөрийн хууль хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн хуулийг зөрчилгүй болно гэдээ үүрэг авсан явж байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ компани дээр осол гарчээ гэвэл хэн хариуцах вэ? Тийм учраас бид нар тэрийг ослгүй, эрүүл, аюулгүй орчинд ажиллая гэдэг энэ шаардлагын дагуу одоо энэ жил ихэд бид нар сургалтаа сая 1 сарын 18-нд эхэллээ л дээ. Удирдлагуудтай нь одоо өнөөдөр удирдлагын тогтолцоо байхгүй л энэ хэрэгждэггүй юм байна гэдгийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв маань олон улсын стандартыг хэрэгжүүлж байгаа анхны одоо боловсролын байгуул байхдаа судлаад гаргаад ирчлээ шүү дээ. Бидэнд бэлэн одоо энэ зөвлүүд байна. Гэтэл өнөөдөр тухайн байгууллагын удирдлага, тухайн байгууллагын одоо тэнд ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ санаа тавьж оролцсон бүх хүмүүс оролцож байж одоо эрүүл аюулгүй нөхцөлд ажиллах юм байна гэдгийг бид нар бас саяхан 11-ний сургалтаараа бол хэлж өгсөн. Энд бол нэг 90 хүн оролцлоо. Энэ байгууллагын удирдлагууд өөрсдөө зарим нь бол байлцлаа. Энэ өөрөө юу гэхээр бид одоо хамтын гэрээ гэдэг юм хийгээд байдаг. Өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн хуулийн 26-гийн 2 дугаар тэр зардлыг тавиулахад өнөөдөр засаг даргатай хийсэн хэлцээр оруулчаад байдаг. Энэ юу гэж зардал байдаг вэ гэхээр аж ахуйн нэгж байгууллага бүх зардлынхаа 0.5 үйлдвэр үйлчлэгээ явуулж байгаа байгууллагын одоо 1.5-ыг оруулна гэдэг 15 оны шинжилсэн хуулиар гаргаад өгсөн. Өнөөдөр Монгол улсад хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн үндэсний 5 дугаар хөтөлбөр хэрэгжээд явж байна. Энэ их хариуцлагатай үед бид нар хаана энэ хариуцлагыг ухамсарлаж хүн болгон энд оролцоотой байж өнөөдөр хэвлэл мэдээллийн та бүгдийн ч гэсэн үүрэг энийг одоо хэлж ярьж судалжилж бидэнтэй хамтарч ажиллана. Тэгэхээр энэ бүгдээр бид нар хамтын ажиллагаа байж чадвал бидэнд бол ахиц дэвшил гарах юмаа гэдгийг бол бид бас хэлж бас болох болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл бидэнд бол 15 онд хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн хууль шинжилнэ хариулагдсанаас эхлээд бид нар хамтын ажиллагаа одоо ажилтан бүрдэх хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн мэдлэгийг ажилтан бүртгэсэн сургалт бид нар явж байна. Өнөөдөр ялдар харгалуулсан аймгийн салбар зөвлөл дээр ч гэсэн бас нэг 5 цаг тавигдахад хамтарч ажиллая гэдэг шийдвэр бид нар гаргаж явж байна. Энэ бүгд бол бидний одоо хамтын ажиллагааны бас нэг хэлбэр эхэлсэн явж байна. Тэгэхээр бид нар хаана энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд тухайн байгууллагын 3 бай, 10 бай, 500 мянган ажилчин бүгд л энэ одоо хуулиа мэдчихэж энэ би өнөөдөр алхам тутамдаа энийг хэрэгжүүлэх юм шүү гэдгийг л ойлгосон нөхцөл бид нар хандлага өөрчилжүүл энэ рүү орно гэдгийг саяхан сургалтаар хэлж өгсөн. Тийм учраас хандлага өөрчлөх маш олон сургалтууд их шаардлага байна гэж харж байна. Нэрхий асуудлаас нэлээд хөндөгдөж байна одоо гэж хэлэхээр байгаа. Яг тэгэхээр одоогоос нэг 2-3 сарын өмнө нэг тогооч Монгол эмэгтэйг бол бас хятад иргэн зогсон. Бид нь бол хүрсэн. За дээрэс нь ажлын байрны бэлгийн дарамт гэж хэлж болохоор бас иймэрхүү асуудууд гарч ийн л да. Тухайн одоо галтгооны ялангуяа ажилчдын биед нь одоо хүр хийлэх таалах байдлаар хятад ажилчид ханддаг гэсэн ийм одоо асуудлууд байна л да. Энэ тал дээр бас та бүхэн цаашид бас яаж ажиллахаар байна? Хүний эрхийн комиссаас бол ер нь үйлдвэрчний байгууллагыг бол хүний төлөө одоо хүний эрхийн хамгаалагчд гэдэг нь тодруулаад өгсөн 2 жилийн өмнө тий судалгаа явуулаад. Тэгэхээр бид нар хүний эрхийн комисстай бол маш ор ажилладаг. Энэ өөрөө юу гэхээр хүний эрхийн одоо хууль хэрэгжихгүй байгаа. Ер нь бол одоо бэлгийн дарамт уу ажлын байрны дарамт гэдэг юм бол бас энэ тэндээ яригдаж байгаа. Өнөөдөр одоо энийг бас хаана хууль нь гараад тий одоо маш их яригдаж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр бидний энийг бол бас л одоо үнэхээр тийм асуудал гараад тэрэн дээр нь бид нар анализ хийгээд тухайн шатны байгууллагуудтайгаа хамтраад олон талын арга хэмжээ авна. Энэ ганцхан үйлдвэрчин гэдэг ахгүй. Өнөөдөр аймагт ажиллаж байгаа хүний эрхийн комиссийн 7 аймагтын салбар байна. Хуулийн хэлтэс байна, тийм ээ. За тэгээ цагдаагийн газар тэгээ хүүхэд гэр бүлийн одоо сэтгэл зүйч гэдэг ингээд маш олон газруудаа бид нар хамтарч ажиллах хэрэгтэй. Ер нь бол ганцхан шиншин гэхгүй хятадын 100% хөрөнгө оруулалттай компаниуд манай аймагт олон байна. Тэр бол одоо мэддэхгүй маш олон одоо бас зөвлөд байдаг. Жишээлх юм бол өнгөрсөн жил ихэд л 21-р талбайд тээврийн компани гэхэд 11 жолооч ирэх зөрчигдсөн асуудал манайд 11 сарын 1-нд бидэн дээр орж хамтахад л бид нар 1 сараас эхлээд 11 сар хүртэл цалингаа авах явдал байж л ирсэн шүү. Тэгвэл бид нар эзэн хаавынгийн сургуулиуд Улаанбаатар хотын техникийн сургуулийн багш байсан. Ярилцаж, хэлэлцэж бидний одоо хэлсний дагуу 11 сарын 26-нд бүх цалингийг өгч явах жишээтэй. Тэгэхээр өнөөдөр бид бол хаана байгаа асуудлыг бүгдээрээ мэдэж бүгдээрээ хамтдаа л ярих хэрэгтэй. Ганцхан үйлдвэрчний байгууллага. Ер нь яг та нар бодоорой. Энэ үйлдвэрчний байгууллага ч өөрөө хүний төлөө байгууллагын хувьд бол энэ хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн хуулийг хөдөлмөрийн хуулийн 6 дугаар бүлэг хасаглаад ганцаараа ярьдаг байсан. Одоо өнөөдөр төр яасан бүх
бүгдээрээ ярья гэдэг ингээд хуулиа хэрэгжүүлээд явж байна. Тэгэхээр ингээд хамтын шийдвэр гаргаад бүгдээрээ комисстэй болоод хаана шийдвэр гаргах бүх төвшний хүмүүс байгаа учраас бид нар шийдвэрийг бол дор дорно гаргаад явдаг. Тийм ч учраас бидэнд бол одоо ирсэн мэдээллийн дагуу өргөдлийг л хүлээж аваад тэр газар дээр нь очиж ажилладаг. Тэгээ очиж ажиллахдаа бол ганцаараа ажиллахгүй тийм комиссод очиж ажилладаг. Тухайн мэргэжлийн байгууллагатайгаа хамтарч ажиллана. Тэгээ энэ бол ер нь Дорнтой аймагхгүй ер нь Монгол улсын нутаг дэвсгэрт бас түгээмэл байгаа л асуудал шүү дээ. Бид өнөөдөр Дорнтой аймагта бас энэ асуудлыг шийдвэрлэх гэж явж байгаа хүмүүсийн хувьд бол бид нар бас зарим нэг юмыг бол одоо шийдэд явж байна тийм ээ. Зарим нь бол одоо шийдвэрлэх шатандаа явж байна. Зарим нь бол бидэнд одоо ирээгүй байна өргөдлөөр тийм ээ. За өргөдлөөр ирээгүй хүний эрхийн тэр хүнтэй холбоотой асуудал бол бас зарим нь бол их нууцлагдмал асуудал байдаг. Та нар хуулийн дээр байгааг нь мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дагуу юмнуудыг бол хаан хандах вэ гэдэг асуудлаараа л явна. Тэгэхээр иргэд бас тэр бүр одоо хаана хандхаа бол зарим иргэдийн тухайд ихэнх нь бас мэддэггүй л дээ. Тэгэхээр яг иймэрхүү асуудал за уулуурхайн компани дээр юм уу босод одоо ямар ч компанидэр гарч болно шүү дээ тийм ээ. Аж ахуйн нөхцөл дээр гарсан тохиолдолд иргэд бас танай компанид бичгээр яг өргөдлөө өгөх хэрэгтэй. Манайд бол засаг даргын захирамжтай хөдөлмөрийн маргааны шуурхай зохицуулах салбар хороогод хөдөлмөрлөх эрхэн зорцогдсон хүн болгоны асуудлыг одоо хүлээн авах. Тэрнийг бол ажлын 5 хоног одоо өргөдөл нь хэрвээ ирч хэм шийдвэрлэх тийм нэг комисс байна. Энэ бол өөрөө үйлдвэрчнээс 3 хүнтэй, ажил олгогчоос 3 хүнтэй, төрийн засаглаанаас 3 хүнтэй. Тэгэхээр энэ бол хуулийн хэлтсийн дараагаар ахлуулаад бид нар хурлаавал өргөдөл аваад бол хурлаавал дорн шийддэг. Тэгэхдээ тэр судалдаг шүү дээ бас өмгөөлөгчд. Тэнд бол судална тэр байгууллагын юмыг зөв гаргаж ирнэ. За энэс гадна аж ахуйн нэгж байгууллага дээр өнөөдөр одоо ховийнхч бай ер нь ямар нэгэн байгууллага дээр зөрчил гарлаа гэхэд хэлж чаддаггүй ихэнхтэй. Тэгэхээр энэ бол өөрөө тухайн байгууллага дээр байгаагийн одоо байгаа тэр нэг л бас том үзэгдэл болоод байна шүү дээ. Тэгэхээр хувийн компани дээр бол саяхан над дээр бас нэг бүхэл бүтэн хувийн дэлгүүрт 7 жил ажиллахдаа нэг ч хагас бүтэн цанд амарч үзээгүй. Тэгээд шүн орой бултар ажилладаг өглөө ингээ яваал гэрээсээ явдаг гэд аргаа барсан хүн над бас биднэрт ирж учралж байна, ярьж байна, хэлж байна, өргөдлөө өгч байна. Тэгэхээр энэ өнөөдөр одоо бид нар бас хувийн хвшлийн үйлдвэрчний хорог байгуулаад та нар мэдж байгаа зах дээр ажиллаж байгаа хүмүүс эрх ашигын хөндөд хэдэн жил ажиллалаа. Зарим нэг юм бол хүмүүст одоо эзэнт нь таалагддаг учраас зарим нь хийдэггүй, зарим нь бол цагаараа хуулийн заалтыг хүлээж аваад бас хийчихэж байгаа газар байна. Өнөөдөр бол бид нартай хамтарч ажиллаж байгаа газрууд бол наана боломжгүй маа гэлээ гэхдээ цаана нөгөө олон хүний эрх ашиг шаардаад байгаа учраас хийгдээд явж байгаа ажлууд байна. Энийг бол бид нар бас дандаа хувийнхныг муутгаж болохгүй. Энэ бол хийж байгаа нь бол сайхан боловч хэрэгжихтэй удаан байдаг. За энэ яг тухайн байгууллагын одоо бас санхүүтэй холбоотой байдаг байх. Тухайн байгууллага хэрэгжүүлэх шатндаа бас олон шат дамжлага байдаг байх тийм ээ. Бид нар энийг бол хүлээцтэй ханддаг. Ер нь бас Дорнтой аймагт бол гайгүй шүү хөдөлмөрлөх эрхийн холбогдлолтой асуудал бол манайд л ирдэг. Энийг бол бид нар бас хүлээж зөвшөөрдөг. Өнөөдөр ирсэн өргөдлийг та үйлдвэрчний эвлийн гишүүн байна гэж бид гишүүн биш байна гэж нэг ч хүнийг явуулдаггүй. Энэгээр онцлог. Яагад бол тэнд хөдөлмөр хийж байгаа хүн бол эрхэн зөрчиж байгаа бол бидэнд хандхаас өөр хандах юм байд. Бид нар хандах газар нь бас хэцүү шүү дээ. Тэгээ яг төрийн байгууллагад хандан төрийн байгууллагад бол мэдээж хэрэг шүүхээр явна их олон сар болдог. Гэт ингээд бид нар шүүхийн өмнө шатнд маш хурдан шийдвэрлэх боломж манайд байдаг л учраас тэрийг бид нар зөвлөмжөөрөө хөргөж өгөөд гаргаад тэгээд яг шийдвэрлээд явдаг. Зарим нь бол удаашилтай буюу үнэхээр шүүхэн шат шүүх рүү явах шаардлагатай зүйл байдаг. Тэрийг шүүх рүү шилжүүлдэг гэх мэтчлэн юмнууд байна. За маш баярлалаа. Бидний ярилцлагыг энэ түрээд өндөрлөж байна. За ингээд ер нь өнөөдөр үйлдвэрчний байгууллагыг одоо хүрээлж ойлгож ажиллаж байгаа Дорнотын ард түмэндээ бас баярлж байна. Энэ юу гэхээр бидний одоо үх түүхэл олон жилийн түүхтэй юм байна. Мэдээж хэрэг бид нар 100 жил гэж ярихаар бол манайх шиг одоо 100 жилээр тэмдэгсэн байгууллага ховорхон байгаа бах. Энэ өөрөө юу гэхээр хөдөлмөрлөл хийж байгаа хүний бид нар одоо бас хамгаалж, хамтарч ажиллаж ирсний нэг гавьяа юм шүү. Энэ бол та бүгдийнхээ хүчинд бас энэ ажил өөдөө дээшээ ингэж бас зарим нэгэн шийдвэрүүд бол аймагуудаас онцлог юмуд манай аймагт гарч ирдэг. Энэ бол тухайн үед ажиллаж байгаа удирдлагууд, тухайн үед ажиллаж байгаа үйлдвэрчний байгууллагуудын одоо хамтын шийдвэр байсан юм а гэж хэлэхэд таатай байна. Ингээд бүх Дорнотын ард түмэндээ эрүүл сайн сайхны хүсэн өрөө бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ тодруулга бол ингээ өнөөдрийн дугаараар бид шиншин компани эргэн тойрондох асуудлаар Дорнотын аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга цагаантай ярилцлаа. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч 9 барьцаат зээлийн газар.
Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлд ор зохион байгуулагдаж байгаа үндэсний цом 2018 буцаалын улсын аврах шалгаруулах тэмцээн Дорнод аймгийн Чой улсын хотноо эхлээд байна. За 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд 15 аймгийн баг тамирчид оролцож байна. Үндэсний цом 2018 буцаалын улсын аврах шалгаруулах тэмцээнд 15 аймгийн шигшээ баг 4 хэсэгт хуваагдаж, за өнгөрсөн жилийн буцаалын үндэсний цомын эхний 4 баг болох Дархан, Дорноговь, Дорнод, Төв аймгийн багууд 4 хэсгийг толгойлж, за Шөвгийн аймд үлдсэн Сэлэнг, Говьлтай, Орхон, Баян-Онгор аймгууд 2 дугаар сагснаас суглаад татсан юм а. За суглааны үр дүнд А хэсэгт Дорноговь, Говьлтай, Ховд, Говьсөнбөр, за Б хэсэгт Төв, Сэлэнг, Хинти, Хөвсгөл аймгийн багууд, за С хэсэгт Дархан уул, Баян-Онгор, Сүхбаатар аймгийн багууд, Д хэсэгт Дорнод, Орхон, Өмнөговь, Баян-Үлгийн аймгийн багууд багтаад байгаа юм а. Манай аймгаас бол одоо шилдэг аймаг болгоны шилдэг нэг баг оролцож байгаа. Дорнод аймгийн шигшээ багийн тамирчид маань бас энэ тэмцээнд түрүү жил бас Дарханд бас маш амжилттай оролцсон байгаа. Тэгээд шигшээ баг маань оролцож байгаа. За Наранбаатар тасгалжуулагчтай баг оролцож байгаа. Буцаалын үндэсний цомын анх дугаар тэмцээний авраг 2018 оны буцаалын үндэсний авраг шалгаруулах тэмцээний хүрэл медальд Дархан уул аймгийн баг, за мөн хамгийн холоос буюу Монгол Улсын баруун хязгаар Баян-Үлгийн, Овс, Ховд аймгийн баг тамирчид оролцож байгаагаараа тэмцээний онцлог болж байна. Тэмцээнийг Монгол Улсын хөл бөмбөгийн холбооны 1-р зэрэглэлийн шүүгч нар шүүн явуулах юм. За Дашрамд мэдээлэхэд 2017 онд Дархан уул аймаг зохион байгуулсан анх дугаар тэмцээнд 16 багийн 220 гаруй тамирчид оролцож, Азийн хөл бөмбөгийн холбооны С ангилалтай, Наранбаатар тасгалжуулагчтай, Дорнод аймгийн шигшээ баг тамирчид хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж байсан юм а. Мэдээллийн хөтөлбөрийн ивент итгэгч 9 барьцаат зээлийн газар. Мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Үзэгч та бүхэн одоо Дорнод аймгийн сумдын мэдээнд анхаарлаа хандуулна. Монгол Улсын биеийн тамирын тэргүүний ажилтан багш Мөнхбат таксны нэрмжтэй гар бөмбөгийн 5 дугаар тэмцээн 2018 оны 1-р сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 7 баг тамирчид оролцсон байна. Багийн дүнгээр Ингэр шанд багийн эрэгтэй баг тамирчид 1-р байр эзэллээ. За тэмцээнийг зохион байгуулсан түүний отхон шавнар болон хамтран ажилласан найз нөхөд, ах トゥ, хамт олон бүхэн холбооныхондоо чин сэтгэлдээ талархал илэрхийлж байгаагаа энэ ташрамд мэдэгдсэн юм а. Булган сумын цэцэрлэгт 2018 оны 1-р сарын 20-нд сургуулийн өмнөх боловсролын 2 дугаар бүсийн Хэрлэн сумын 1, 2, 9-р цэцэрлэг, Сэргэлэн багчууд, Сэргэлэн, Чой болсон Булган сумдын нийт 7 цэцэрлэгийн 57 багш ажиллагчдыг хамруулсан хамтын ажиллагааны нэг өдөр үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. За уг үйл ажиллагааны нээлтэнд сумын засаг дарга Базар бүр болон цэцэрлэгийн удирдлагууд оролцсон юм а. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан Цас мөсний баярт Чой улсын сумын цэцэрлэгийн маршал баг тэргүүнбайр, Дэдвэрийг Хэрлэн сумын 2 дугаар цэцэрлэгийн соён баг, за гар бөмбөгийн тэмцээнд Булган сумын хүүхдийн цэцэрлэгийн өндөр хошуу баг тэргүүнбайр эзэлж цомын эзэн боллоо. За мөн Чой улсын сумын цэцэрлэгийн маршал баг Дэдвэрийг эзэлсэн амжилтуудыг үзүүлсэн юм а. Гар бөмбөгийн тэмцээний нийт тоглогч нараас эрэгтэй шилдэг тоглогчоор Чой улсын сумын цэцэрлэгийн туслах ажилтнанд Даваажов, эмэгтэй шилдэг тоглогчоор Хэрлэн сумын 2 дугаар цэцэрлэгийн багш Долгор Сүрнаар шалгарлаа. 2018 оны 1-р сарын 17-ноос 19-ны өдрүүдэд сумын 2-4-р багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулж, засаг дарга багийн засаг даргаас 2017 онд хийсэн ажлын тайлан мэдээлэл, нийгмийн халамжийн мэргэжилтэн нийгмийн даатгалын байцаагч, газрын даамал нар тус мэдээлэл тавьж, иргэдийн асуултанд хариулт өгч ажиллаа. За нийт 2 багт 111 малчин иргэд хамрагджээ. Иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох, үйл ажиллагааныхаа мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор 2018 оны 1-р сарын 19-нд иргэдтэй уулзах өдрийг зохион байгууллаа. Энэ өдөр төрийн болон төсөвт байгууллагууд 2017 оны үйл ажиллагааны мэдээллийг өгөхөөс гадна 2017 онд хадлагын газар ашиглалтын гэрээний дагуу төсөвт төвлөрсөн мөнгөн хөрөнгийн зарцуулалтын тайлан, за суманд уул уурхайн салбарын хүрээнд төсөвт төвлөрсөн мөнгөн хөрөнгийн зарцуулалтын тайлан, за ариутгал хяналтын цэгийн төлбөрийн үйлчилгээнээс төсөвт төвлөрсөн мөнгөн хөрөнгийн тайлан, сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны тайлан зарцуулалтаар нь иргэдэд ил тод нийлэлттэй танилцуулсан байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент итгэгч 9 барьцаат зээлийн газар. Мэдээллийн хөтөлбөрийн ивент итгэгчээр 9 барьцаат зээлийн газар ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Эрхэм үзэгчдээ та бүхэн одоо ханшийн мэдээ хүлээн авч үзнэ.
Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч 9 барьцаат зээлийн газар. Хөтөлбөрийн төгсгөлд бид та бүхэнд Доронтой аймгийн сумдын ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг үзүүлье. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч 9 барьцаат зээлийн газар. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Мэдээллийн хөтөлбөрийн төгрөд өндөрлөж байна. Та бүхний маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Юусэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ шинээр үе талгаа нээлээ. Манай барьцаалан зээлдүүлэх газар нь автомашин, үн тэтлэл, гар утас, ноутбук, LED телевизор болон 9011, 90ST-гээс 8811 зэрэг утасны дугааруудыг барьцаалан түргэн шуурхай найдвартай зээлийг олгож байна. Манай барьцаалан зээлдүүлэх газар нь шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ нээлтийн урамшуул болгон үнийн дүнгээс хамаарч зээлийн хүүгээ 1-2% бууруулж байна. Бид танд 5 тухтай орчин найрсаг үйлчилгээг санал болгож байна. Түргэн шуурхай үйлчилгээ найдвартай хадгалалт.